За явууцгаа. Та бүхэнд өглөө өдөр орой болон шөнө мэндийг хүргэе. Тэгээ өнөөдөр сонгож авсан дуу маань энэ Post Malone-ы дуулсан Wow гэдэг дуу сонгож авлаа. Дуул одоогоор яах вэ? Billboard ихтэй 10-тай 6-7 гарч ирж байна яаж бас тэгэл тэг халуухнараа байгаа гэх юм уу те. Тэм дуу байгаа. Тэгээ за одоо бүгдөө дуу сонсоод видео эхлүүлье. Said she tired, little money, need a big boy. Pull up 20-inch blades like I'm Lil Troy. Now it's everybody flocking, need a decoy. Shorty mixing up the vodka with the liquor. G-Wagon, 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 G-Wagon. All the housewives pulling up. I got a lot of toys. 720S pumping Fall Out Boy. You was talking shit in the beginning. Back when I was feeling unforgiving. I know I pissed you off to see me winning. See the igloo in my mouth and I be grinning. За саяны орж ирсэн болохоор эхний бадаг байгаа. Тэгээд дуул ерөөхдөө хоёр бадагтаа нэг дахилтаа тэгээд дуусчдаг байгаа. За эхний мөрн Said she tired of little money, need a big boy. Pull up 20-inch blades like I'm Lil Troy гэхээр тэг эхний мөрн угаас ойлгомжтой. Энэ хүүхэнтэй цөөхөн одоо мөнгөгүй залуутаа явсаар байгаа одоо юу гэдэг юм. Энэ жоохон мөнгнөөс залхаад одоо инх мөнгөтэй хүн хэрэгтэй байна гэсэн утгатай эхний мөрн. Тэгээд хоёрдугаар мөрн болохоор 20-inch blade гэдэг нь болохоор нөгөө машинд хийждэг гангараа болдог нөгөө машины дугууны нөгөө рим байдаг шүү дээ. Тэрийг хэлээд юм байлаа. Үнтэй. Тэгээ like I'm Lil Troy гэдэг нь Lil Troy гэдэг нь болохоор Houston-ээс гаралтай энэ дээр үед бас хит болж исэн тийм рэприйг хэлдэг юм байлаа. Тэгээ энэ рэпер болохоор өөрийнхөө тэр Wanna Be Baller гэдэг дуун дээр яг тийм 20-inch blade унаад on Impala-да 20-inch blade хийцэн гэдэг дуулаа тийм байдаг тийм утгатай. Тэгээ тэрийн reference-ийг дунд оруулсан юм байлаа. Дараагийн мөрн Now it's everybody flocking near a decoy. Shorty mixing a vodka with the liquor гэхээр тийм лугаас ойлгомжтой. Одоо хүн болгоо ингээд flocking гэдэг чинь юу юм бэ лөө? Ерхий утга нь энэ алдартай үнэ хажууд явжтай бас ялгааг алдарны төхөрж ингэж өөрийнхөө статусыг дээшлүүлэх гэсэн тийм утгатай. Тэгээд нэр decoy гэдэг нь болохоор ямар нэгэн юмныг те одоо хуйлбар гэх юм уу те юу гэх одоо анд явах гэж байгаа бол тэр ан хийх гэж байгаа амьтныхаа одоо хувилбарыг ингэж тавьж тэднийгээ татаж ингэж юу яхаа агнах магнах гэсэн тийм утгатай юм байлаа. Яг энэ дээр орж байгаа нь утга нь болохоор энэ Post Malone-ыг ингээд алдарны төхөрөөд мөнгөтэй болоод ирэнгүүтэл нөгөө баахан хүмүүстэй одоо хажууд нь цуг найз болж одоо худлаа найз болж явж байна гэсэн утгатай. Тэгээд тэрнээс цугтаахын тулд Post Malone өөрийнхөө тийм одоо хиймэл хувилбарыг тэднэр дунд тавьж тэр fake friend-ээс цугтаах гэсэн утгатай юм байлаа. Энэ мөрний яг ардлынх нь утга. Тэгээд дараагийн мөрний Shorty mixing a vodka with the liquor гэхэд тэр liquor гэдэг нь болохоор энэ газтай юм олон төрлийн юм амттай юм ус ундаал байт юм байлээ. Тэгээд энэ хүүхэн болохоор өөрийнхөө архийг энтэй олж ууж байна гэсэн утгатай энэ мөрн. Тэгээд дараагийнх нь G-Wagon all our housewives pulling up гэхээр яг хөө G-Wagon гэдэг чинь нөгөө Mercedes-ийн нөгөө G-Class гэж байдаг шүү дээ. Тэрийг хэлд юм байлаа. Тэгээд housewife гэдэг чинь одоо юу шүү дээ. Эхнэр хүн одоо эмэгтэй хүнийг хэлээд байгаа юм л та. Гэртээ байдаг эмэгтэй хүн тэднийг G-Wagon-аа унаад pull up хийж ийн гэдэг чинь тийм G-Wagon уунжрээс огсож байна гэсэн утгатай. Тэгээ үргэлжлээд I got a lot of toys 720S bumping Fall Out Boy гэхээр тийм надад зөндөө тоглоом байгаа. Тоглоом гэдгийнхаа машин гэсэн утгатай орж байгаа юм байлээ энэ дээрээ. Тэгээд 720S гэдэг нь бас нэг үнэтэй Lamborghini маньхан унтсан. Тэгээд тэрэн дотор болохоор Fall Out Boy гэдэг энэ хамтлагийн тийм дуусан дуу bump хийгээд bumping гэдэг чинь одоо тийм дууга чанга тавиад ингээд машин дотор явах гэсэн утгатай үг шүү дээ. Тэгээ үргэлжлээд you was talking shit in the beginning back when I was feeling more forgiving гэхээр тэгээ энэ бол ерөнхийдөө ойлгомжтой шүү дээ. Чи эхлээд намайг эхэлж байхад ийм talk shit хийгээ те намайг янз бүрээр ярьж ийсэн эхнээсээ тэгээд тухайд болохоор те back when I was feeling more forgiving гэхээр тухайд болохоор би те ийм амар юм forgive одоо юу хүмүүсийг уучлж ийм найрсгаар ийм ханддаг байх чи ийм юу talk shit ингээ smack гэдэг ингээ явж ийсэн. I know it piss you off to see me winning гэхээр тийм намайг ингээ амжилттай ингээ бүх юм ялаад ингээ мөнгө олоод алдар цугаа нэмээ явах тийм чиний дургу хурж байгааг би мэдэж байна гэсэн утгатай сайн юм өөр. Тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор see the igloo in my mouth when I be grinning гэхээр
Тэгээ иглүү гэдэг нь болохоор юу юм бэ лээ нөгөө мөсөөр барьсан тэр нөгөө эскимодын амьдраадаг тэр байшин гэх юм уу тэрийг хэлдэг юм байна. Тэгээ яг нь хипхоп утгууд болохоор нөгөө рэпруудын нөгөө шүдэндээ зүүчдэг грил одоо юу гэдэг нь тэр одоо нөгөө гангарааг нь иглүүл гэдэг юм байлээ. Тэгээд би greening гэдэг нь болохоор ингэж ярзааж инээжтэй ингээд шүдэ гаргаж инээж ингэж инээх хэлдэг юм байлээ. За тэгээ эхний бодог дуусчлаа. Одоо энэ дараа тахилт нь орж ийн тэгээ бүгдээрээ тахилт руу орё. 100 bands in my pocket, it's on me. 100 deep when I roll like the army. Get more bottles, these bottles are lonely. It's a moment when I show up, God, I'm saying wow. 100 bands in my pocket, it's on me. Yeah, your grandmama probably know me. Get more bottles, these bottles are lonely. It's a moment when I show up, God, I'm saying wow. За тэгээ саяны орж ирсэн болохоор юу тахилт нь байгаа. Тахилт яг дууны туушныг 2 яваад дуусчихж байгаа. Тэгээ эхний мөр нь 100 bands in my pocket is on me. 100 гэдэг нь болохоор нөгөө 100 гэдэг үг нь хипхоп хувилбар шүү дээ. Тэгээ band гэдэг чинь нөгөө $1000. Тэгээ $100,000 миний хармаанд байна. It's on me. Тэ надад байна гэсэн утгатай. Тэгээ 100 deep when I roll like the army. 100 deep гэдэг нь болохоор өөрийнхөө тэ фракцтайгаа крүүтэйгээ ингээд одоо юу гэдэг hangout хийж ингэж бөөнөрөө явахыг 100 deep гэж хэлдэг юм байлээ. Тэгээд энэ үргэлжлүүлээ when I roll like the army гэхээр тийм ингээ армаараа юм одоо армаараа явж байгаа юм шиг гэж олуулаа бөөнөрөө явж байна гэсэн утгатай үг юм байлээ. Тэгээд дараагийн мөр get more bottles, these bottles are only гэхээр яг тийм ахаад өшөө одоо арх аваа энд байгаа шил нь bottle гэдэг чинь одоо шил лонх гэсэн утгатай шүү дээ. Эднэр lonely гэхээр хитрхи цөөхөлөө одоо diesel ганцаараа ч юм уу тэгээ өөдөд мэ гэсэн. Яг миний ойлгож байгаагаар тийм ширээн дор байгаа энэ идэж уух юм арх дарснаар одоо тэг хангалттай биш байна. Өшөө ихийг аваад гэсэн утгатай үгэл яваад байгаа юм шиг. Тэгээ үргэлжлээ it's a moment when I show up got him saying wow. Тэгэл намаа ингээл баарнд клуб орж их ч юм уу те одоо ингээл энтэнд яваад show up хийхэд хүмүүс намайг хараад дандаа wow гэдгээ гэсэн утгатай. Тэгэл өөрийгөө лаг мөнгөтэй баян тасаг гайхуулаалах шиг байна. Тэгээ үргэлжлээ дараагийнх бас адилхан 100 bands in my pocket is on me. Yeah, your grandma probably know me гэхэр чиний имиж наваа таньж магадгүй. Тэгээ give more bottles, these bottles are lonely гэхэр өшөө тэ арх дарсан нэмж аваа. Цөөхөн байна. It's a moment when I show got him saying wow. Тэгээ ойлгомжтой наваа ингээд ирээд янгуулхан болго хараа wow гэсэн гэж ийна гэсэн утгатай энэ тахилт нь ингээд дуусчихаа. За энэний дараа 2 дугаар бодог нь орж ийн тэгээд бүгдөө одоо тийш орцгоё. Everywhere I go, catch me on the block like a Mutombo. 750 Lambo in the Utah snow. Trunk in the front like that shit Dumbo, yeah. Cut the roof off like a nip tuck. Pull up to the house with some big butts. Turn the kitchen counter to a strip club. Me and Drake came for the. За саяны орж ирсэн болохоор 2 дугаар бодгийн эхний хагас нь явж байгаа. Тэгээ эхний мөр нь everywhere I go catch me on the block like a Mutombo гэх. Тэ ойлгомжтой. Наваа хаач явсан та нар миний блогтон дээр Mutombo шиг наваа барьж аваарай гэсэн утгатай яг багшлаад орчуулвал тэ. Тэгээ энэ Mutombo нь болохоор нөгөө юу шүү дээ. Дээр үед NBA тоглодог байсан Африк гаралтай тийм NBA тоглогчийг хэлээд байгаа. Энэ тоглогч чинь нөгөө блок шот хийдгээр алдартай. Тэг хамгаалтандаа сайн байсан тийм тоглож болохоор яг манд хүн дундаа тэ catch me on the block like a Mutombo гэж reference хийгээд нөгөө хоёр өөр утгатай биш нөгөө хоёр ижилхэн бичигдсэн мөртлөө өөр утгатай тийм үгнүүдтэй юу тийм тэрийг чи ингээ холбоо дундаа ингээ рэпрууд оруулцдаг тэр нь л яваалаа л да. Тэгээ үргэлжлээд 750 Lambo in the Utah snow гэхэртэй ойлгомжтой байна. 750 дэмний Lamborghini энэ Utah мужийн цастаа ууланд юм уу одоо энэ тийм цасан дээр ингээ явж байна. Одоо байна гэсэн утгатай. Тэгээ үргэлжлээд truck in the front like that shit ambo. Тэгээ ойлгомжтой. Truck чинь нөгөө машины багаж. Тэгээд Lamborghini чинь багаж нь хойноо урдаа байдаг гэсэн. Тэгээд мань машина гайхуулаад байгаа юм байна л да. Тэгээ яг Dumbo шиг гэдэг юм л. Dumbo чинь нөгөө юу шүү дээ. Дээр нь Disney-ийн хүүхэлтэй. Тэгээ сая кинон гараадсан. Зааны тухай том чигтэй тийм тэрийг яриад байгаа юм байлаа. Тэгээ үргэлжлээд cut the roof of like a nip tuck гэдэг нь nip tuck гэдэг нь болохоор юу юм бэ лээ бас нөгөө юм янз бүрийн пластик surgery-тэй мис засал хийдэг тийм олон анги цурал тийм сериалыг л хийдэг юм байлаа. Бас өөр утга nip tuck гэдэг чинь янз бүрийн юмныг нөгөө пластик юугаар янзлахыг тэгээ мань хүү өөрөө хэлэхдээ машиныхаа тэ дээврийг өөрөө ингээд custom хийгээд ингээд янзлаа дээврийн ингээд
хүсээд аваа хийсэн гэсэн утгатай тийм юм яваад байгаа юм байлаа. Тэгээ үргэлжлээ pull up to a house with some big butts ойлгомжтой. Тэгээ өөрийнхөө байшин дээр том бөхчтэй хүүхнүүд дагуулж ирсэн. Тэгээ машиндаа дагуулаа хурд ирж ирсэн. Тэгээд turn the kitchen counter to a strip club. Тэгээ галтгооныхоо нөгөө counterтэй одоо ширээ тавцсан юу гэдэг тэднэр дээр ингээд strip club болгоо тэрэн дээр хүүхдүүд нь гараад бүжгэлсэн гэсэн утгатай тийм юм яваад байгаа юм байна. Тэгээ үргэлжлээ me and Dre came for the гэхээр Dre гэдэг нь болохоор Dre London гэдэг энэ хинээ Post Malone-ийн менежер хэлдэм байлээ. Тэгээд энэ өөр болохоор came for the гэж цэг гэдэг нь ямар нэг юмд ирсэн гэсэн утгатай шоуд гарч ирсэн юм уу одоо парад гарч ирсэн юм уу те нэг тиймэрхүү утгатай ингээ ихний агас нь дуусч байна. Тэгээ энэ дараа 2 дугаар агас нь орж ийн. Тэгээ бүгдээр одоо тийшээ орё. When I got quiet, all of y'all disappear. Before I dropped Sony, none of y'all really care. Now they always say congratulations to the kid. And this is not a 40, but I'm pouring out this shit. Used to have a lot, but I got more now. Made another hit, cause I got bored now. Always going for it, never pump fourth down. Last call, Hail Mary, Prescott, touchdown, hey. 100 bands in my pocket, it's on me. За тэгээд 2 дугаар бод нь үргэлжлээд when I got guap, all of y'all just appeared гэхээр guap гэдэг нь юу юм бэ лээ? Хэмжээний мөнгөтэй болохыг л хэлдэг юм байлээ. Тэгээ яг энэ дээр гинт мөнгөтэй болсон чинь та нар бүгдээрээ гинт гараад ирсэн гэсэн утгатай тий. Тэгээ үргэлжлээд before I dropped Stoney, none of y'all really cared гэхээр ойлгомжтой нөгөө Stoney гээд 16 оны сүүлээр гаргах Post Malone-ы гаргасан альбом байгаа шүү дээ. Тэгээд тэр альбомыг гаргахаас өмнө те намайг хинж тоодгүй байсан, надад хинж харьцдаггүй байсан гэсэн утгатай. Тэгээ үргэлжлээ now they always say congratulations to the kid гэхээр ойлгомжтой. Одоо тэд нар намайг харахаараа те дандаа баяр хүргэе гэж хэлдэг болсон гэдэг. Яг хөө тийм бас энэ хажуугаар нь congratulations гэх нөө Quavo, Post Malone хоёрын хамтарсан тийм бас айгуу дажгүй дуугаарч тэр нь Stoney-д нь орсон байдаг баха. Тийм орсон байгаа баха. Тэгээд үргэлжлээд and this is not a 40 but I'm pouring out this shit гэхээр энэ бол 40 биш ээ гэдэг. Яг 40 гэдэг нь юу юм бэ? Нөгөө хямдхан тэ жоохон нөгөө юу олддог нөгөө харууд амьдрал гэрэмээр хүүд мүд хүмүүс амар их уудаг тэр 40 оунсын пявыг л 40 гэж нэрлэдэг юм байна. Тэгээ энэ эднэр болохоор нөгөө тэрийг задлаад ингээд газар гоожуулж байгаа нь болохоор нас орсон хүмүүстэй зориулж ингэж гоожуулах гэсэн утгатай тийм байлээ. Тэгээ энэ дуун дээр орж байгаа болохоор this is not a 40 гэхээр энэ бол тийм хямдхан 40 оунсын пэ биш үү? Үнэтэй шампансыг юу чинтэй сирок одоо юу вэ? Тийм архиа тэгээд but I'm pouring out the shit гэхээр би энийг ингээд гоожуулаад дуустал гоожуулж байна гэсэн утгатай. Яг хөө тэр тайлбар дээр нь тэгсэн лээ тийм. Тэ нөгөө худлаа найзуудыг те fake friends-үүдийг одоо ингээ бүгдийг өгсөн мэт тооцож ингэж энэ ууж байгаа архиа одоо юу пяв ч юм уу те шампанскаас ч юм уу ингээд гоожуулдаг гэсэн тийм утгатай хардны одоо тийм утга байдаг юм байлээ. Тэгээ үргэлжлээд I used to have a lot but I got more now гэхээр тэгээ надаа хуучин тэг зөндөө их юм байдаг байсан. Харин гэхдээ одоо тэрнээс их юмтай болсон гэсэн утгатай. Тэгээ үргэлжлээд made another hit cause I got bored now гэхээр тэ ахаад нэг хит дуу хийсэн. Яагаад тэгэхээр миний одоо юу гэдэг би амар өөдсөн одоо I got bored гэхээр би гинт өөдөө тэгээд өөдөө гаргахын тулд ахаа хит дуу хийсэн гэсэн утгатай маш. Тэгээ үргэлжлээд always going for it never punt fourth down. За энэ болохоор энэ юу юм бэ лээ? Эхний агас нь болохоор эхний тэр always going for it гэдэг дандаа нэг юмны хойноос үргэлж ингэж тэмүүлж тэмцэж тэрийг олж авахын төлөө гэсэн утгатай. Тэгээд never punt fourth down гэдэг нь болохоор нөгөө Америк хөлбөмбөг бүтээр чинь нэг баг нөгөө эсрэг талынхаа end zone-д хүрэх довтлох хүртлээр дөрвөн ийм боломжтой гэх юм одоо юу хин шанстай тэгээд тэр дөрвөн шансаа дуусчвал бөмбөгөө буцаага хураалга нөгөө багтаа өгдөг тийм дүрмтэй. Тэгээд тэр энэ дээр болохоор би тэгэж тэ өөрт байгаа бүх дөрвөнтэй боломж шансаа тэ бүгдийг ашиглана хязгаарч зүгээр нөгөө понт гэдэг чинь бөмбөгөө өшглөө тэ эсрэг багтаа тэгэж одоо юу гэх нөгөө талдаа боломж олохгүй гэсэн утгатай. Тийм л юу юм бэ лээ мөр явж байгаа юм бэ лээ. Тэгээд сүүлийн мөр нь болохоор last call Hail Mary Prescott touchdown гэдэг. За энэ Prescott гэдэг нь болохоор Dak Prescott гэдэг Dallas Cowboys-ийн quarterback тийм тамирчин юм билээ Америк хөлбөмбөгийн. Тэгээд энэ нь болохоор нөгөө Hail Mary гэдэг юм хамгийн сүүлийн мөчид ингээд яасан шидээ touchdown болгосон тэр шидэлт нь
Hail Mary гэд нэрлэгдсэн юу юм бэ лээ. Мань хүн өөрөө Post Malone ч өөрөө Dallas Cowboys-ийн амар үнж фэн мэн тэгээд тэр тоглолтыг үзчихсэн. Мань хүн тэгээд тэрийг үзээ touchdown болгонгууд Hail Mary гэдэг тэрийг нэрлэн хүмүүс тэрийг нэрлээ. Тэгээ мань хүн тэрний дараа ингээд энэ дуугаа гаргаад тэр хүн зориулаад тэрийг reference хийгээд ингээд дуунд оруулсан юм тийм утгатай юм байлаа. Тэгээд тэр бичлэгийг одоо та нарт хальт ингээ үзээ сонирхолчаа бас давхар. But I got more now. Made another hit cause I got bored now. Always going for it, never pump fourth down. Last call, Hail Mary, Prescott, touchdown. За тэгээ саний явсан видео болохоор тийм нөгөө 2 дугаар бадынхын сүүлийн 2 мөрд явсан. Always going for it, never punt fourth down. Last call, Hail Mary, Prescott, touchdown. Саний видеотой холбоотой. Тэгээ ерөнхий цаана байгаа агуулганд болохоор тэ хизээч ямар нэг юм биш үргэлж тэрнийхээ хойноос явна те. Дундаас нь хаяхгүй одоо юу гэдгийг үргэлж тэрний хойноос тэмцэнэ тийм утгатай 2 мөр яваа тийм. Тэгээд Hail Mary, Prescott, touchdown гэдэг хамгийн эцсийн мөчид би яг Prescott шиг те ингээд touchdown хийж бүгдийг яалж хожно гэсэн утгатай. Тэгээд дуу маань дуусчихж байгаамаа. За тэгээд миний видеог үзэж байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгээд лайк дарж байгаа, шеэр хийж байгаа хүмүүст бас их баярлж байна. Бас subscriber-ууд маань нэмэгдэж байна. Тэгээд одоо баг 2500 зүрхсэн байна. Тэгээд би доор өөрийнхөө бас Facebook болон Instagram линкүүдийг доор description box-д оруулж байгаа. Тэгээд Instagram болон Facebook дээр дагаараа. Тэгээд удахгүй ахаа шинэ видеогоор уулзцаая.